Сайн байцгаана уу өрхөн үзэгчтэй. Өнөөдөр R7 үргэлжлэн дээшилж зүүн биеийн үдийн дулаан өчтөрийнхөөс 10 гаруйдаас орчим дээшиллээ. 26 болтол бас нэг удааны хүйтэн урсан нөлөөгөөр манай орны зүүн биеэр бороомо цас орно, хөлбөмбөрийн хойд биеэр цасны хэмжээ их. Өнөөс маргааш болтол бүх хорны ихэнх газар цэлмэгсгтэн үлтэй, улаан хадын өмнө биеэр баг боронтой, шилэн голын зүүн хойд бие, хянганы хойд бие хөлбөмбөрт шамаргам цас орно, хөлбөмбөрийн хойд биеэр дундаас их цас орно. Бүх хоронд салхи их 26 болтол ихэнх газрын салхины хүч нь төр 6-7 хүрж дунд баран бид тоошор муу элсэн шураг дэгдэн та бүхэн цагуурын хавралтыг анхаардаа. Маргааш бүх хорны аарын цэвэршил нэлдэнсэн. Маргааш өнөөс нөгөөдөр болтол зүүн бид бүрхийж улаан хадын өмнө бие, зүүн бие, тунлоо, хянганы өмнө бие, шилэн голын зүүн биеэр баг боронтой, хөлбөмбөрийн хойд бие, зүүн биеэр шамаргам цас орно, хөлбөмбөрийн зүүн хойд биеэр дундаас их цас орно. Өмнө биеэр салхи их төр зүй салхины хүчин 6-7 хүрнэ. Одоо хамтаар хотуудын цагуурын мэдээг бицгээе. Хөх хотод сэлмэгш нь 9-өөс 24 нарайдас. Баян хотод сэлмэг 9-өөс 21 нарайдас. Уухай сэлмэгш нь 11-өөс 24 нарайдас. Линхэ сэлмэгш нь 11-өөс 24 нарайдас. Бухтад сэлмэгш нь 6-аас 24 нарайдас. Орцод сэлмэгш нь 7-оос 22 нарайдас. Жинийн сэлмэгш нь 8-аас 20 нарайдас. Эрен хотод сэлмэг 4-өөс 20 нарайдас. Шилэн хотод сэлмэг 3-аас 17 нарайдас. Улаан хад дүүлэрх 10-аас 22 гарайдас. Тонглоо цэлмэгш нь 9-өөс 21 гарайдас. Улаан хад цэлмэгш нь 4-өөс 16 гарайдас. Хайлаа шамраг ороод үүсчин тэгээс доош 1-ээс 7 гарайдас. Манжуур дүүлэрх тэгээс доош 4-өөс 7 гарайдас. Кейзэл бүрхөг 6-аас 17 гарайдас. Элсээр багвараа орно 5-аас 11 гарайдас. Улаан өд бүрхөг тэгээс доош 5-аас 9 гарайдас. Улаанбаатар дүүлэрхэг тэгээс доош 3-аас 15 гарайдас.